Би Монгол хүн. Би Монгол хүн радио цуврал жүжиг. Малчин Батсүхэнд Япон оюутан ирсэн нь хэмээх 1-р хэсэг. Хаврын сүүл сарын шинэдийн нэгэн налгар сайхан өдөр. Хөх ногооны үнэр, униар хоёр зэрэглээ болон хөөцөлдөж, алсын цэнхэр уулсын хормой хотыг сэмлэн сэрвэл зүүлж, тал уулс хоёрын нийлэх хязгаарт уран долгио үйлзүүлэн бүжиглэх мэтээ. Онгон уулын зүүн хойно 60 голын урд захад Малчин Батсүхэ их цусландаа буугаад удаагүй байлаа. Тэднийх энэ хавийн айлаас төрүүлж цусландаа буусан болохоор ойр хавь хөл хөдөлгөөн багтаа. Гагцхүү тэртээ арын модонд хөхөө шуу хөвшгөн хаяа сонсдох төдий нам гүм амар амгалан. Багуудын алдад нэгэн машин гүвэ толгодын дундуур ил талд орон явсаар тэднийхийг чиглэхэд Батсүх эхнэртэйгээ хөл хөдөлгөөн болж гэр орноо эмхэлцэгцлэн эхнэр нь хогоо уруудуулж Батсүх гэрийн гадуур хөглөрсөн хоньны ноос түүж шууд алж амжлаа. Тэр зур ирж яваа машиныг сарвчлаа харснаа Сумын 8-чин баян шарга дэлгүүрийн эзэн Төмөн Үлзигийн саарл програм болохыг таньж амжлаа. Батсүх гэрт орж зүүн хоймроо эзлэн гаанс тамхиа нэрх зур. Машинч гэрийн гадаа ирж тоормсоо чахруулан зогслоо. Машин дотроос Төмөн Үлзиг их 40 гаруй насны эхнэрийн хамт жолооч залуу 20-од насны 2 эмэгтэй буулаа. 2 эмэгтэй нэг нь оюун. Төмөн Үлзийн эхнэрийн төрсөн дүү. Харин нөгөөх нь Япон оюутан Аяко. Хоёул боловсролын их сургуулийн оюутан. сайн байцгаана уу. Сайн байцгаана уу. За, сайхан хавцгааж байна уу? За, хүүхдүүд дээшээс. За, та эдэ дээшээ сууцгаа. Дээшээ. Наад орон дээрээ. За, энэ эдэ будаанаас. За, Батсүх байх тэгээ мэд сайн байдаг. Сайн л байна. За, чи ийшээ суу мэд. 8 бизнес юм амжилттай юу. Нөө яах давгүй явж ирнэ. За, Төмөн Үлзийхөө. 8 бизнес амжилттай юу. Давгүй те хөө явж ирнэ. За, тарган тувтаа сайхан. Сайхан. Батсүх байх тэгээд би тэгээд ангуу. Банг байна. Сайн байна. За, гот чи өдөр чинь. Үүш. Цолголоо. Цай уцгаа. За, наад би тэр чудаа толгоогүй байж тээ хөөш. Тийм ба. Цолгоогоо. Тийм байна. Хөөш. Ахын дүү хүүж гараа тэр машинаас юу аваад тэрэ. Хайр цагнаас хадаг хөөрөг хоёр аваад тэрэ. Маа түлхүүр аваад яваа. Урд хайрцаг байгаа шүү. За. Алуу нөгш. Зөвхөн нэр маань цаа явж идэг. За, наа цай цүүзэнээс уугараа. За. Худалдаа 8. Ашиг орлого ихтэй юу. Гайгүй дээ хөө давгүй. Явж ил байна. Тэгээд та нарынхаа аж ахуйнаар ер нь давгүй явж байгаа шүү. Гоё яамаа та. За тэгээд та хоёрын минь би лагшин тунгалаг сайн л үзтэй. Оо, дайжиг. За, сайн байна. За. За, сайхан ууч. за ахтай золгоно. За, алуу малга. Чи золгоогүй яваа юу та хэлмээ. Би гоогоо байна өө. Багш малга аваад. За. За, амар сайн уу. Өвлийн онд бэндор тарган сайхан аварч байна.
сайхан аварж байна уу? За энэ хүн За энэ зэгдэж бацсан байх. Оо за энэ ч. За амарсан уу? За амарсан уу? За их амар сайн байна уу? За амар сайн уу. За сайхан хаваржиж байна уу? Сайхан хаваржиж байна. Сайхан. Амар байна уу. За энэ ч одоо сайн явж байна уу хүмүүс? Та хэд баг давгүй л За байгаа. амар байна Юу уу? яа. Аав юм буйн байна уу? ухааны цараа байхад дүүхүү юу алдах вэ? Танаа Энэ ч одоо. мөнч буйнтай. За над сайхан над идэ будаанаас идэж хадуун цай уу? 本当に自然が美しいところですね。遥か遠くに山々を望み、真ん中には広大な草原が広がっていて気持ちいい。 Эргэн тойрон холын уустай. Тэгсэн мөртлөө дунд нь энэ их хээр тал цэлээсэн. Оюунагийн хилдэгч зөв юм аа. Энд миний судлаанд хэрэглэгдэх мөн ч олон ургамал байгаа да. Хурдхан шиг л явж очиж үзэх юмсан. Хурдхан шиг л явж очиж үзэх юмсан. Миний хүч таав юм буйн ухааны цараа байхад дүү юу алдах вэ? Танаавч мөнч буйнтай буурал байсан да. Өстой. Одоо тэр нэгдэл нийгмийн тэр хатуу цагт Энэ охин тэр мань мүтгийг их л харж үздэг байлаа хөрх. хамт явах хүн. Дан стайлнтай нэгдэл за, нийгмийн цай баруунаас цумаас тэгээд сандарч твдсэн үед мань мэтийн зээлэр хөрлөөгдөг байлаа шүү дээ. За да. Маавынх нь ачаар энэ хідэн хүүхдээ айл хонроо болгож нэг ёсондоо шилийн харсан хүн дээ би. За ганц би ч бишээ. Манай голынх ер нь бүгд гисэнтэй хөрх. Ястай чиг. Бацуухаа. Шилийн харах гэснээс отхон хүүхэн хайчаа. Араа бас шилээ харуулчихсан биш үү те? Үгүй дээ. Үгүй дээ. Манай энэ хэдэн малтайгаан зууралдаад ямар зав гарах биш алга гунжин туглаж магадгүйгээ. Дэлбэсийн хэдэн үхрийнхээ хойноос л яваа байлгүй те хөө. За. Хөш За ахагч хоёр одоо цуунаасаа идэж ууцгаа. хүргэнтэй болж байгаа баха. За манай энч гэж нэг дээгүр дөвхөлцэн амтэн л болох юм шиг байна. Яаж байгаа? Яста өнөө гутлаа чирснийг би тоохгүй. Гунгасан сайхан нь намайг тоохгүй гэдэг л болж байх шиг байна да. Юу гэлээ. За нэг цай. Энэ цай цуунаас ууцгаагаас таад. Харин тийм энэ хүүхэд төрөөс хойш томтол суугаад ах юм. Энэ юунаас ид ааруул. Энэ ааруул. За өрөм. Игчээ. Манай энэ хүмүүсийг таньж байгаа үст. Танилгүй яах. Энэ нэрийг яг онооч хэлэхгүй зүйлсэн энэ нутгийн хөөхтүүд байна. Үгүй харин энэ охин чи юу вэ? Чи тэ хэнийх нь хөөхтөө? Үгүй харин хэнийх нь хөөхтөө та нэг сайн харал та. За үгүй Аач мэдэн мэдэн. За үгүй чи одоо хинтээ адилах юм бідээ байж. Би монгол хүн бисээ. Би монгол хүн бис. Гада төрөнөөс хойш нэг л онноож өгөхгүй байсан юм аа. Харахгүй дээ. Харин чухмаа. Гэхдээ одоо ч тэгээд хүн таньдагч цаганч өнгөрөөд байгаа бололтой. Ямар сайндаа танай нөгөө жижиг шарыг танихгүй хөгөөч ирж байхадтэй би. Гэхдээ ноднон би сумын төвд явж байсан чинь нэг их том залуу мэдлээд л танимхаараад байдгийг. За. Гэхдээ тэгсэн би таньдгүй. Сүүлд нь асуусан чи харин нөнөө танай хург шиг нооллоо гэж загнуулдаг байсан танай хүү байхгүй юу? Нөгөө муусга шарын чинь би тийм том хар хүн болчихно гэж яахан санах хүлээдээ их чинь. Харин тантай уулзсан гэдэл тэг ярьж байсан. За тэгэхээр За та хэднаа цай цөнөөс суугаал нэрлэхэд л байх юм да. Ахагч хоёроо. Наа чин цай байна. Юу л да энэ хүн бол одоо танай энд чин цай хийгээд. дадлага хийхээр явж байгаа оюутан юм байгаа. За. Ер нь бол Япон улсын иргэн гэсэн үг шүү дээ. За яг одоо бол Улаанбаатар хотод их сургууль сурч байгаа оюутан юм л да. Тэр чинь одоо тэгээд Монгол сургууль уу? Монгол.
Монгол улсын боловсролын их сургууль шүү дээ. За. Одоо яагаад те та мэдэнтэй одоо хуучнаар багшийн дээд гэж байсан шүү дээ. Тийм нэрээ өнөө манай том хүүгийн төгсдөг байх нь. Яг. За яг тэр сургууль чинь тийм. Одоо 3 дугаар хүрсэн оюутан. За. Гэхдээ манай энэ дүүтэй нэг ангид сургууль сурдаг юм л да. Зөв. Тий. Одоо ч гадна дотны улс их явдаг болж тээ. Одоо их Анх ч үйлчил ирж байх үед л юмсан. Манай мууж сайлуул тэрэндээ таарсан байж л дээ. За. Гэхдээ тэгээд хаанхын улс байна гэж нэг нь асууж л дээ. Тэгсэн ээж минь хөрхи. Заавал Германы Орос гэлүү, Америкийн Орос гэлүү, ямар ч байсан Оросууд л байна гэж хэлээд амтны хүнийг инээл гэж байсан гэдэг юм. Тэрийн шиг энэ охин ч одоо тэгээд Японы Орос болох юм дээ. За бараг тийм юм. Ичээгээд л зүгээр. Хин манай өвгөн ингээд л янз бүрийн юм донгосоо. За яах вэ те яг арга чиг үзээ. Гэхдээ тэгээ тэр үед чи одоо гадаад хүн байдгаа бараа таваар нь хүртэл бүгд л Орос байлээ шүү дээ. Тийм ээ бодсон юм те. Хилээд юух вэ? Энэ зуура 100-нд хуурай мод шат падхийн дүрлзэж өрөөдсөн хаврын борцны шүл содон сайхан өнөртөж гэрт байгсны ходоодны шүлсийг асгаруулна. Алив хөшөө нөгөө авдарлуугаа нэг. Авдарлуугаа. Нээр нь тийм л дээ насаа нэмгэж нөгөө юм ингээд л би мартчихдаг хүн шүү нэрээ. За махо. За алив нөгөө жижиг мөнгө. Махо. За ахагч ч одоо жорнохоо юм гаргаж. За та хэднаа цай зүгнээсээ. Аякогийн сэтгэлд чухам яах вэ гэсэн ганцхан хүлээлт байснаас ярианы утгыг сайн ойлгосонгүй. Ойлгохыг ч мэрэлсэнгүй. Тэгэлгүй яах вэ? Зочид борцтой шил зооглох зураа. Бацөх ирсэн зочдын нас аханд нь болох төмөн үлзээгөөс эхлэн арх хайгалж хүн болгонд нэрмэл арх мэлтэлсэх мөнгөн аягныхаа дор 100 төгрөг барьж өгнө. Зочид мөнгөн аягтаагаас уухан ууж амсахдаа мөнгийг авч духандаа хүргэн өвөр түрээндээ хийн. Энийг ихэн сонирхон харцуулсан Аякод Бацөх мөн л 100 төгрөгтэй хамт өгөхөд тэр бусдын адил мөнгөний авч духандаа хүргээд архинаас амсалгүй буцааж өглөө. Энэ минийх. Би өөд чадаагүй. Юу гэсэн чи өвөөгийнхээ дэдний дэжиг амснаа. Тэгэхгүй бол болдгүй юм хүмүүс. Баяраа. Жадахгүй хөөд зөвлөл. За та тийм ч хөөд. Өхөөм нь танай нутагт бас ийм арх гэж унда байна вэз. Байга сакэ гэж арих байна. Тэрнтэй их адирхан амттай. Сакэ. Хин монголоор бүр сүрхий ярьж өгнө гэж ихэд юм аа. Би тийм сайн ярддаг бисэстэй. Гота тэгээд тэр сакага бас л нэр чинь үз. Будагаар хийн. За. Танаа аав хоёр ингэж хийн үз. Үгүй. Гэрт бис үйлдвэр тийм. Тэгээд зарна, дэргүүрт зарна. Үйлдвэр тийм ээ гэж мөн. Манайхан ч бас дэлгүүр архийг будаагаар хийн шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Чиний сакагийн цагаан будаагаар хийдэг юм гэсэн яах юм бэ? Тий. Гэхдээ ер нь тэгээд хөөж эгчээ. Би та хоёр шиг ингээл хууль зөрчөөд гэртээ согтууруулах хундаа дураараа үйлдвэрлээл. Ямар зөвшөөрлөг үү? Тэр чинь ресторан бар ажиллуулж байна л гэсэн үг шүү дээ өөшөө. Ийм бол юу хууль чанга шүү. Ястай чиг юм дээ нэрээ. За тэр яах вэ?
Тэгэхээр эгчнашаасуу. За. Ерөнхийдөө миний зорж байгаа ажил гэвэл юм байна. Одоо энэ Аяко охин байна шүү дээ. За тийм. Тэгэхээр энэ охиныг танайд байлгах санаатай л явж энэ дүү. Манай дүү. Тий. Уг нь одоо манай дүү энэ хоёр сумын төвд байж даргалгаа хийх учиртай юм гэсэн уг нь бол. Тэгсэн одоо энэ зочин маань заавал хөдөө бүр малчин айлд байна гэд болтгүй. Бас сонио хөвч. Тэгээд яг дүүн бодож л та хоёр дээр л байвал дээр болов гэдэл дагуулаад ирлээ л дээ. Чата өөрөө тэгээд идээш хүүхдээ болоо яах юм бол. Яг өөрөө болж үтнэ л гэж байгаа юм л да. Тийм үү. ご夫婦は私を家のそばにテントを張らせてくれるかしら。性格がいい人たちのような気がします。もう一人娘さんがいると聞きました。彼女はどんな人だろう。トゥムグルゼさんは偉い人です。彼女の言ったことを聞いて Заавал ингэхэд гэрийн эзэн эзэгтэй хоёр намайг гаднаад айлгадаг болов. どうしよ Уг нь ч сайхан л замтай хүмүүс юм. う。その時はどこか Бас нэг охинтой テン гэсэн. トを張って泊まって Тэр も нь いいです。 ямар хүн байгаа бол Төмөн үлзий боос болохоор үгэнд нь ордог болов. Хүлээж авахгүй гэвэл яана. Болохгүй бол ямар ч хамаагүй нэг айлын гадна очиод майхнаа бариад суучих юм да. Тэгээ тэр хоолын хүн ч одоо хэр дасах юм бол доо. Энэ хөдөөний амьдрч хэцүү шүү дээ. Одоо энэ тэр их шилтэл болсон газрын хүн манай энэ моохот тэгээд яаж амьдрах болж байна даа энэ. Зүгээр би цаанаа. Вэ зүгээр нь ч яхав дэ хүмүн Өөрөө чанаа. төмөлс юм. Яаж амьдрч байгааг. Гүн ч одоо наандаж нутаг уснаа. Гүй тэгээ цаашлаад улс орны маань нэр төр одоо яах болж байна. Дэмэтгэхгүй дээ. Тэ бацгах юм. Юу л та нэгч. Гэхдээ яг одоо энэ танай гэрт та хэдтэй хамт амьдраад байна гэсэн үг бас биш шүү дээ. За тэгээд одоо манай аюукоч нь шүү дээ. Гэр орон майхан сав одоо өдөр өмсөж зүг идэх уух гэд бүгд байгаа. Одоо яг нэгэнсэндээ зүгээр танай хаяа бараанд л одоо хэд хонол гэсэн үг байхгүй юу? зөө. Манай хаяа ганцаараа тусtaan гэртэй. Гүү одоо тэгээд За. энэ хаа холын ялах амтны ч одоо хэний дөөжих үү дээ. Амтны өр миний хүүхдүүдээс ялгаа юу бах. Заашгүй дээ. Гүү одоо тэгээд Тэгээд дотоо манай хаяа гэн хаа холын ялах амтны ч одоо хинийдээ очих вэ тиймээ гөгшөө. Харин тиймээ гэж байна. Амтны өр миний хүүхдүүдээс ялгаа юу байх вэ? За одоо тэгээд нэг чи бүл нэмсэндээ хөөхшөө. гото нэрэл тийм дээ. Нэгэнтлээ энэ хөдөө нутагт заавал байна гэдэг байгаа юм бол гото хинийдч байсан ялгаа юу байх юм бэ? Дээ. Гүй тэгээд одоо бид энэ амитнийг ч одоо яаж авч явах болж байна? Тавдах юм уу та? Зүгээрээ. Би дурав гэж одоо хэдэн малынхаа хойноос За идээрээ хоол идээ. амиа тавьсан улс байдаг. Гэр орондоо тэр болгоно их байгаад байхгүй шүү дээ. Тэр нь санаа зовлгүй дээ ах минь чинь. Харин тэр чинь сайн байхгүй юу? Танаа утхан таньтай. Харин Одоо энэ хүн чинь хөдөө хээрл явж байвал ажил нь бүтэж байгаа тэр шүү дээ. Тий? Тэгээд ч манай аяако монгол хэлийг сайн мэднэ. гүйрөө айлд хүн ирж бүл нэмэх шиг сайхан юм хаа байх вэ? Үгүй зүгээр өөрсдөөсөө санаа зовоод л За тэргэм тэгэлгүй яах вэ? Мо охин минь малын зах эргүүлсээр яваад бүр гундаж гүйцлээ байна. Тэр хол газраас яваа амтны бүсгүй үр миний хүүхдүүдээс ялгаа юу байх вэ? За охинтойгоо нэг хантай болж дээ. Ер нь одоо аяако бол манайхны амьдралыг дэндүү сайн мэднэ те монголчуудыг. Чи монгол удлаа штэ. Тий. 3 жил болсон. За ер нь одоо бараг л монгол хөнгөө ойлгочиход болно ш байх гэж хоёр. 3 жил мөн. За учраараа л болог.
Харин төмөлцөг чи энэ хойны харга дуусах үеэр нөгөө загсныг навчрах амартваа. Юу? Ах нь энэ хавийн носыг чадхаараа алцуулсан шүү дээ. Дөхөө ярьсан да байж. Тэр ойлгомжтой яха. За дүүн гэвэл ёстой нэг заа гэвэл яагүй хүн шүү дээ. Тэгвэл санаа төмөөлж. Тийм л байсан. Тэр найдвартай яха. За гарч. Аяакогийн ачаа бараг бид нар буулгах тэр. Баярлалаа ах юм. За жолооч гараа хоёлаа. Ачааг нь оруулъя. За. Али хөөхтүүд эдээ ондаа юмнасаа. Төрөөн л энэ хоол хийгээ тавьсан. Наад хоол Баярлалаа. дээр. Сайхан амттай. Хэс. Ордол сардаг, саяны нуруу тэргүүт хөх улсаар хүрээлэгдсэн дархтын хотгор цэнхэртэн цэлин. Оймерсэн тэдэн завилан налайх онгон уулын зүүн талд нь нутаглах малчин бацхын гэрийн гадаа улаан шаргал өнгөтэй орчин цагийн майхан гэр босчээ. Энэ бол наран ургах зүгт орших зах хязгааргүй их усан номхон дөлгөөн далайн дунд орших Япон орны хамгийн хойно байрлах Хоккайдо арлын нэгэн хотын албан хаагч Танакогийн охин Аякогийнх. Орчин цагийн энэ гэр малаанд хүүлж авсан отхон хүүхний харааг тулааж хэн ирсэн бол гэхээс догдолж буурал мориндоо ташуурлаа. Та бүхэнд би Монгол хүн радио цуврал жүжигийн эхний хэсгийг сонсголоо. Sochva